Энэ сарын 13-нд бүх нийтээр мод тарих өдөр тохиосон тус өдөр Жаргалан цумын ойн зурваст 350, гэр бүлийн ойн төгөлд 700, сархи авлын Хиймрийн авааны баруун талд 1622, ёс заншлын өргөнд 100 ширхэг мод тариад байна. Тус газруудад болон мод тарих боломжтой хэсгүүдэд үргэлжлүүлэн мод тарихыг албаны их сурвалж мэдээллээ. За нийтдээ бол мод урсгалын газруудыг илгэсэн тооллогоор 23 төрлийн 2.3 сая нөөцтэй байгаагаас 405.5 мянга захны дэврэх боломжтой тогтоосон. Өнцгөн худалдаагүй зохион байгуулалтад 7 хоног цахимаар амрын толгой 7 хоног зохион байгуулалт нийтдээ 94 сая төгрөг өгөх 32.7 мянган ширхэг хөтсөйг борлуулагдсан байна. За мод тарьсан юмнууд Жаргалан цумын тариаланы газар тариаланы хөрс хамгаалалт ойн зурваст 350 мод таригдсан байна. Гэр бүлийн ойн төгөлд 700, сархи авлын Хиймрийн авааны баруун талд 1622, талан толгойд 1448, ёс заншлын өргөд 100, боловсрол соёлын байгууллагын нэгжтэй ойн төгөлд 675, хашаандаа мод тарийн хүрээнд 200 хэсэг хамгаалсан газар 18 мянган мод төлөвлөснөөс 19,602-ыг байгаль орчны бишүү төлөвлөгөө хэрэгжүүлэгч байгууллага 3,410-ыг Эрдэнэ төвөл төр бол 100 мянган ширхэг, Эрдэнэ хотын төвлөрсөн хогийн зэрэгт бол 2 мянга. За мод бол иргэдэд холбоод сайн дураараа 1600 мод юу одоо нийтдээ 164.2 мянган мод бол энэ амрын тайлбараар харигдлаа. За одоо бол харигдаагүй цагаан чулуу тань. За Чимээгүй хотын ойн зурвас, ёс заншлын өргөнд бол элийн зэрэгээс ирэх мод ирэх байгаа учраас энэ тайлбар бол одоо 7 хоногт үргэлжилж хийгднэ. Амрын мод тарилтаар баян өндөрсөн 160 мянга, за Жаргалан цум 4,169-ээс сая 160,233 мянга. За хаврын мод тарилтаар бол 225,638 мод тариад. За нийт одоо энэ жилийн дүнгээр бол одоогийн байгаа байдлаар 389,871 мод бол таригдсан байна. За ингээд мод тарих ажилтнуудад оролцсон бүгдээ баярлалаа. Одоо манай графикийн дагуу цэрэг услаануудаа хийгдэн. За бас боломжтой үед байгууллагаараа цэрэг услаа хийгдэн. Бид бас ус машин дээр гаргаад өгөх боломжтой.